За хүнд үйлдвэр технологийн паркуудаа бид бас өссөн хөгжлийн хүрээнд олон жилийн тооцоо судалгаа, бодиттой нөөц боломжтой тулгуурлаж бас ингэж тодорхойлж байна. Энэ бас л одоо 10 байршил байж байгаа таа хүн. Тэгэхээр энэ дээр бол төрийн дэмжлэгээр бид хэрвээ үйлдвэр технологийн паркд үйл ажиллагааг аж ахуй нэгжүүд явуулах юм бол нэмэг өртгийн албан татварыг 4 жилээр хойшлуулнаа. 4 жил гайлын албан татвараас чөлөөлнө. За мөн 10 жил газрын татвараас 100% чөлөөлнө. Эхний 5 жил үйл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100% чөлөөлнө. За дараагийн 5 жил бол нэмэг өртгийн албан татварыг бас ингээд 5 жил хойшлуулна. Ингээд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, гайлын тусгай бус, гайлын баталгаат үйлдвэр гэдэг ингээд олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд та бүхэн энэ байршлууд дээр үйлдвэр технологийн паркийн хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах юм бол эдгээр татварын хөнгөлөлт чөлөөлтүүд өнөөдөр үйлчилж эхэлсэн явж байгаа учраас шууд одоо оролцоод үйл ажиллагаа явуулах боломжтой. За энэ одоо татварын таатай орчин нөхцөлийг ашиглаад анхны ган боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, за мөн одоо жис боловсруулах үйлдвэр, Эрдэнэтийн бор өндрийн зүүн бүсийн одоо үйлдвэр технологийн парк, Баганга шилний үйлдвэр, Багнуурт үйлдвэр технологийн парк, Говь Алтай, Баян Хонгор, Дорноо гээд газрын тос боловсруулах үйлдвэр, Өмнө Говийн нүүрс химийн одоо цогцлбор, Говийн бүсийн үйлдвэр технологийн парк, Алтан ширээ гээд одоо том аж үйлдвэрийн паркийн төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байгааг та бүхэн маань бас мэдж байгаа.